Сайн байцгаана уу оюутнуудаа. За хятад хэлний авиазын хичээлээр бид хятад хэлний галиг үгийн талаар тусгайлан авч судлах болно. За хятад хэлний авиазыг эхлээд сайн сурчих юм бол цаашид түүртэх зүйлгүй болдгоо. Хятад хэл нь галигаар тэмдэглэгдээгүй дүрснээс үсэлтэй цорын ганц хэл юм аа. Тэгвэл хятад хэлний галиг гэж юу юм бэ? Хятад хэлний төв аялга дээр тулгуурлан ханзыг латинаар тэмдэглэснийг галиг гинэ. Нэг ясандаа дуудлагыг тэмдэглэх систем юм аа. Яагаад заавал хөгийг сайтар эзэмших ёстой байдаг вэ? Тэгэхээр хятад хэлний хөг нь утга ялгах үүрэгтэй тул онцгой анхаарах хэрэгтэй. Жишээлбэл за хүнжлийг бэйз гэж дөрөвдүгээр хөгөөр, аягыг бэйз гэж нэгдүгээр хөгөөр дууддаг. Тэгэхээр галиг найдал ч гэсэн дуудлага нь өөр байна. Тэгэхээр хөгийг буруу дуудвал өөр үг болох юм байна. За өнөөдрийн хичээлийн лекцээр бид үзэх агуулгыг танилцуулъя. За хятад хэлний авиа тэмдэглэх цагаан толгой төслийн тухай, за их шиг гэгүүлэгчийн ангиллын тухай, хятад хэлний үеийн тухай, хөгийн тухай авч үзнэ. За хятад хэлний авиа тэмдэглэх цагаан толгой төсөл нь юуны өмнө хятад хэлний галгийн тухай ярихад бол зайлшгүй холбогддог юм аа. Хятад улс эртээр үеэс эхлэн ханзыг галиглах олон аргыг хэрэглэж ирсэн түүхтэй. За хятад ханзыг хүмүүст зөв таниулах, сургахад хялбар болгохын тулд Хятадын засгийн газар 1958 оны 2 сарын 11-ний өдөр бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаараа нийтлэн одоо ч гэсэн энэ нь хэрэглэгдсээр байгаа юм аа. Ингэхдээ өөрийн хэлний онцлог тохируулан зарим өөрчлөлтийг оруулсан байдаг бөгөөд за үүнийг авч жишээлбэл. За жишээлбэл вийг зөвхөн, за зээлмэл үг, цөөнх үндэсний болон нутгийн аялгын үгэнд хэрэглэгдэх бөгөөд за компьютерт ханзыг бичгэд үеийн оронд ашигладаг юм аа. За үеийн дээр ялах тэмдэг хоёр цэгийг тавьж үй болгосон байна. За галиг үсгийг бичих дараалал бол маш чухал байгаа. За хятад хэлний цагаан толгой үсэг бичих дарааллын дагуу анханасаа зөв бичих нь маш чухал байдаг. Ерөнхийдөө бол латин 26 үсэг бичгтэй адил юм аа. За хятад хэлний гээгүүлэгч их шиг, за бүтэн үеийг за хятад багш нар маань хэрхэн дуудахыг хамтдаа сонсъё. ong
За хятад хэлний гээгүүлэгч бол 23 байдаг. За хятад хэлний гээгүүлэгч авиаг дуудахад оролцдог өгүүлэг хэрэгтний үгнээс нь дотор нь хэд хэдэн бүлэгт хувааж авч үздэг байх нэ. За дээд доод уруулын гээгүүлэгч авиа болох б, п, м, ф авиа байна. За хятад хэлний үзүүрийн гээгүүлэгч авиа. За д, т, н, л. За хэлний угийн гээгүүлэгч авиа. За хэлний дээгүүр гээгүүлэгч авиа. За хэл нуурах гээгүүлэгч авиа. За хэлний үзүүрийн буюу шүд оролцсон гээгүүлэгч авиа. За сарм гээгүүлэгч и ү 2 байдаг. За хятад хэлэнд энэ хоёр маань одоо гарахын өчүүхэн шүрэлтэй байдаг учраас одоо сарм гээгүүлэгч гэж үздэг байна. За хятад хэлэнд бол 35 гишг байдаг гэж үздэг. За үндсэн буюу дан гишг нь 6. За хятад хэлний одоо энэ 6 гишгээс и Ü2 бол монгол хэлнээс онцлог ялгаатай байдаг учраас багш нь одоо онцгойлон тайлбарж өгье. За и авиаг хэлэхдээ бол уруулаа бол хоёр уруулаа бол тэнэлгэж и гэж дуудах нь тийм ээ. Хэлээ бас шүдэндээ хүргэнэ. За Ü авиаг хэлэхэд одоо уруулаа ялимгүй цорвоолгож за тэгээд цорвоолох бөгөөд за монгол хэлний одоо Ü-тэй адилхан хэлэгдэнэ. За нийлмэл буюу хос гişг 13, за хамарсан гişг 16, хэл нугарах гişг за 1 R тийм ээ. За хятад хэлний үеийн бүтц. За хятад хэлний үеийн галгийн бүтцийг бол авч үзье. За хятад хэлний үе маань за гээгүүлэгч эгшиг хөг 3-аас бүтэх бөгөөд хятад хэлэнд эгшиггүй үе гэж байхгүй. Жишээ болгож ханз гэдэг үеийн бүтцийг харъя. За ханз. За би дараагийн семинарын хичээлээр бол үүний тухай уюудын тухай одоо тусгайлан наривчлан үзэх болно. За хөгийн талаар авч үзье. За хятад хэлэнд бол хөг гэж байдаг тийм ээ. Түрүү өмнө нь хэлсэн хөг маань утга ялах үүрэгтэй гэж. За тэгэхээр хятад хэлний 4 хөгийг хэрхэн уншихыг одоо бүгдээрээ сонсцгоё. За одоо бүгдээрээ энд харцгаая тийм ээ. За 1-р хөг, 2-р хөг, 3-р хөг, 4-р хөг гэж байдаг тийм ээ. За эдгээр маань болохоор одоо 1-р хөг маань болохоор жигд дуудагдана. 2-р хөг маань дээшээ өргөдтэй дууддаг бол 3-р хөгийг дээрээс доош, доороос дээшээ унших нь байна. За 4-р хөгийг болохоор дээрээс доош огцон унших нь байна. За хятад хэлэнд бие даасан үг нь өөр өөрийн хөгтэй байдаг боловч зарим үг маань өгүүлбэрт ороод үгийн одоо урд хойд үгийнхээ нөлөөгөөр өөрийнхөө хөгийг алдаж одоо хөггүйгээр богинохон дуудагддаг. За энэ хөгийг бид одоо хөнгөн хөг гэж нэрлэж байгаа. За хөнгөн хөг маань бол их тод биш ямар нэгэн өргөлтгүй дуудагддаг байна. Энэ төвшинг авч үзье тийм ээ. За хятад хэлний одоо хөгийг бол хэлэхэд хэрэглэгддэг юм одоо 5 шугам буюу төвшин гэж хэлээд байгаа тийм ээ. За энэ маань болохоор за 1-р хөгийг харъя. За 5-аас 5 буюу жигд байна. За 2-р хөг маань 3-аас 5 дээшээ өсөж байна. За 3-р хөг маань 2, 2-оос 1, 1-ээс 5 гэсэн шугамд байрлаж байна. За 4-р хөг маань 5-аас 1 гэсэн төвшөнд байрлаж байна. За хөгийн тэмдгийг хэрхэн тавих вэ гэдгийг бүгдээрээ одоо харцгаая. За хөгийг зөвхөн эгшиг үсэг дээр зэрэглэлийн дагуу тавина. За үндсэн 6 эгшиг дээр
хөгийг тавина. За 1-р зэрэглэл дээр а, 2-р зэрэглэл дээр о, за 3-р зэрэглэл дээр и, у, ü орно. За 3-р зэрэглийн и, у нь урд хойно хамт орж үлдэг өгөөд энэ тохиолдолд сүүлийнх дээр нь тавина. За жишээ нь ма гэхэд а дээр өргөлтөө тавьж гэн. За хаа гэхэд а дээр байна. За го, за о дээр байна. За шие, за о дээр байна. За дуй, за и дээр байна. За гэрийн даалгаварт бүгдээрээ за монгол хэл дээр сурах хүчүүдээс хятад хэлний авиаг хэрхэн дуудах талаар уншиж эхлэх. За хятад хэлний галгийн цагаан толгой дах гүйгүүлэгч их шиг бүтэн үеийг дэвтэртэй за үсэг бүжигт даргаалынхаа дагуу бичиж бичлэг сонсонгоод дагаж хэлэх юм байна. За хөгийг ялгаж унших, сонсох зэрэг даалгавруудыг хийж гүйцэтгээрэй. За ингээд багш нь одоо анхны сурвалжлагчдаа зориулаад хятад хэлний галиг хөгийг ялгаж сонсох, дуудлага сайжруулахад тустай бяцхан зовлон шилж өгье. За хятад хэлний галиг хөгийг одоо зөв тод уншдаг болохын тулд за толинд харж хэлэх. За багшаар бол одоо байнга шалгуулж явах хэрэгтэй. Анхнаасаа одоо буруу дуудаж сурах юм бол одоо цаашид сасахад бол бэрхшээлтэй байдаг. Жишээлбэл одоо зарим оюутнууд нийлмэл ихшгийг одоо салгаж хэлж байгаа. Жишээ нь одоо аав гэж хэлэхэд а о гэж салгаж хэлдэг. За мөн хөгийг одоо ялгаж дууддаг. Хэрвээ анхлан сурахтаа одоо гүйцэл сайн олгоогүй бол цаашдаа ч одоо дуудлага нь яг тогтцдог учраас эхнээс нь сайн суралцах хэрэгтэй. За үеийг унших бичгэд гардаг бас онцлог ялгаа байдаг. За тэрийг бол ягш тогтоох хэрэгтэй. За хятад дуу сонсох, дагаж дуулах, за CD, аудио хичээл, за YouTube-дээр тавигдсан хятад хэлний авиа зүй, анхан шатны хичээлүүдийг бол үзэж сонсох, за дагаж хэлэх. За галигтай хүүхдийн зохиомжлог, богино эхүүдийг унших, за шүлэг цээжлэх юм бас их тустай байдаг. За ингээд зөв цэвэр дуудаж сурснаар ярих, сонсох, унших эхлэл тавигдана. За ингээд хятад хэл сурах ариун нөхөсөнд амжилт хүсээд энэхүү лекцээ өндөрлөё.